Тэмцээнд 5 орны 11 дипломатчид оролцсон юм. Гадаад харилцааны яам дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын дипломатчид оролцлоо. Албан байгууллага ойгоо тэмдэглэж байна гэд бүх барилдуулах эсвэл морь уралдуулж их хэмжээний зардал мөнгө гаргадаг. Харин манай байгууллага шатрын тэмцээн зохиож, оюун ухааны бизнес эрхлэлт дипломатчдаа сордог гэлээ. Дипломатууд бол оюун ухааны бизнес эрхэлдэг хүмүүс гэдэг утгаар нь одоо энэ оюуны чадхыг шалгасан ийм тэмцээнийг өөрийнхөө спортын гол одоо төрөл болгон явж байгаа юм л да. За энэ удаагийн тэмцээний тухайд бол манай цугаа дипломат төлөөлөгчийн газрууд бидэнтэйгээ хамтран одоо Монгол улсын энэ 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд одоо өөрсдөө бас оролцож байгааг харуулсан дараа ийм онцлог тэмцээн болж байгаа юм. Яг нь ер нь бол элчин сайдын яамдад бол энэ шатар тоглодог хүн бол бас их элбэг биш байдаг. За энэ жил бол 11 шатарчин одоо оролцож байна. Одоо дипломат төлөөлөгчийн газруудаас манай яамнаас 4 шатарчин оролцож байгаа. За тэр утгаараа бол тооны хувьд бол одоо энэ бол боломжийн тоо гэж одоо бид үзэж байгаа. Өнөөдрийн гадаад харилцааны яам нь 1911 оны 12 дугаар сард гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам нэртэйгээр байгуулагдаж байсан. Богд хаант Монгол улс ардын засгийн анхны жилүүдэд цомхон бүтэцтэй яамны удирдлага 3 хэлцтэйгээр ажиллаж байжээ. Умард хэлц нь Орос Туват харилцах асуудал дээр ажилладаг, өмнөд хэлц нь Хятад төвдийн хэрэг эрхэлдэг, ерөнхий хэлц нь хяналт чалгалт бичиг хэрэг санхүү хариуцдаг байжээ. Дипломат албаны тулгын чулууг тавилтсан сайн оюун хан намнаас суран Чинван ханд дорж, Бэйл цэрэн дорж, Амар гүн жигмэд дорж, ширнэн дамнан, гүн даваа, гүрсэд, данзан, амгалан зэрэг улс төрийн олон зүтгэл төрийн албаны бичгийн түвшиндүүд байсан юм а. Харин анхны элчин сайд нь Түшээ гүн даваа гэх хүн байла. Тэрээр 1922 оны 6 дугаар сарын 2-нд бүх Оросын төвийн гүйцэх хорооны дарга Калининд итгэмжлэг жуух бичгээ барьж байжээ. Орчин үеийн дипломат албаны 100 жилийн он хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар гадаад харилцааны яам төлөвлөн ажиллаж байна. Шууд болортой амьтайллаа.